Инфляцийн одоо тооцоход хэрэглээний сагсанд 430 гаруй одоо бараг оруулаад байна шүү дээ. Гэтэл одоо яг энэ 430 бараагийн чинь бүгдийг хэрэгэлдэг айл гэж тодорхой хувь нь байна. 90 бүтээгдэхүүний хэрэгэлдэг айл байна. 200 хэрэгэлдэг айл байна. За энэ талын судалгаанууд хийдгүү. За хоёрдугаарт одоо инфляцийн үнийг тооцохдоо баримт гэдэг маш том систем төрийн хэмжээнд ашиглагдаж байгаа. Баримтын дата системээр ашиглагдаж байгаа одоо үнийн мэдээллийг та бүхэн ашигладаг уу гэдэг ийм нэгдүгээр асуулт. За хоёрдугаар хиймэл оюун ухаан ашиглаад олон ажил хийж байгаа нь сайн байна. Гэхдээ одоо яг энэ хиймэл оюун ухаанаа ашиглаад одоо бизнес эрхлэгчдэд зориулсан тодорхой хэмжээний одоо төлөвлөгөө, төсөөлөл боловсруулахад нь одоо шаардлагатай мэдээлэл гаргах энэ чиглэлээр одоо ямар ажлууд хийж байна вэ? За гуравдугаарт миний би одоо саяхан одоо олон улсын валютын сангийн Дэлхийн банкны одоо хаврын хуралд оролцсон. За тэн дээр одоо бүх улсууд энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд хамааралтайгаар одоо эдийн засаг тийм ээ нийгэмд ямар одоо өөрчлөлт орж байгаа талаар ийм статистик мэдээллүүдийг гаргадаг болсон байна. Манай Монгол улс бас мэдээлэл гаргаж өгсөн байна. Гэхдээ бусад улсуудын хувьд одоо ингээд тодорхой мэдээллүүдээр 8 үзүүлэлт байсан. 8 үзүүлэлтүүдээр нь ороод харахаар ингээд бүх мэдээлэл нь өөрчлөгдөж байгаа. Манай Монгол улс болохоор нэг л мэдээлэл өгсөн юм шиг. Өөрөөр хэлбэл цаатлынхын мэдээлэл нь тэг дэлгэрэнгүй задардаг байна гэж би харсан. Тэгэхээр одоо энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ эдийн засгт үзүүлж байгаа, нийгэмд үзүүлж байгаа энэ одоо холбоотой мэдээлэл, энэтэй холбоотой төсөөллийг одоо гаргах талаар ер нь одоо та бүхэн ямар одоо ажлууд зохион байгуулж байна вэ гэсэн ийм асуулт байна. За 4 номерын микрофоныг нэ. За эрхэм гишүүн Соронзон болдын асуултанд хариулъя. За хэрэглээний үнд хэсгийг тооцохдоо бол бид нар 430 бүтээгдэхүүн бол яг улсын дундаж өрхийн хэрэглээний одоо бүтцээр гарч ирж байгаа юм үзүүлэлт байгаа. За дээрэс нь бид нар жил болгон улирал тутам өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааг явуулдаг байгаа. За энэ судалгаагаар бол бид нар өрхийн хэрэглээ болон орлогоо тэнцүү 5 болон 10 бүлгүүдэд хуваагаад эдгээр өрхүүдийн одоо хэрэглээнд эзлэх одоо хүнсний бүлэг, хүнсний бус бүлэг, за дотор нь одоо хүнсний бус байлаа гэхээр тээвэр, за шатхуун, за хувцас гэдэг ингээд энэ бүлгүүдийн эзлэх хувийг бол гаргадаг. За энэтэй нь уялдуулаад бид нэр тухайн бүлгүүдийн үнийн өсөлт хэрэглээний сагсан дотроо хэр өсөлттэй байна гэдгээр бол бас тооцож бүлэг тус бүр дээр инфляци маань өөрөө инфляцийн сагс маань өөрөө 13 бүлгийн бүтээгдэхүүнтэй байдаг. Энэ бүлгүүдээр одоо энэ бодит орлого болон хэрэглээнээр гарч байгаа өөрчлөлтийг бол тооцох боломжийг бол гаргаж өгч мэдээлдэг байгаа. За бидний мэдээлж байгаа энэ дүн маань бол одоо дундаж утгыг бол бид нар мэдээлж байгаа. Давхар бол энэ бүлгүүдээр бол задлаад шинжилгээ их боломжтой байдаг. За тухайлбал одоо хамгийн бага орлоготой одоо нийт 20% одоо хэрэглээнд эзлэх хүнсний бүлгийн одоо дүн бол одоо өндөр буюу 20 гаруй байхад за хамгийн өндөр 10% бол 12 орчим хувьтай байдаг. Тэгэхээр түрүүний хэлдэг хүнсний инфляц асар өндөр байгаад байгаа нь өөрөө илүү нөгөө бага орлоготой өрхүүд дээр илүү хүндрэл дарамтыг хөгжүүлж байгаа гэж одоо ойлгож болж байгаа. За бид нар баримтыг болон нөтөөсийн систем болон нөтийг статистикт ашиглах чиглэлээр бол нөтийн системийг ашиглаад бол одоо голлох эдийн засгийн салбаруудын статистик мэдээллүүдээ бол одоо аялал жуулчлал, зочд дуудлага, зоогийн газар, тээврийн салбар гэх мэт одоо гол салбаруудаа гаргаа авч байгаа. За нөтөөсийн мэдээлэл дээр анх бидний шилжчихэд гарч ирсэн өндөрлөг өгөхөөр нийтдээ энэ дээр бүртгэлтэй 2 сая гаруй бараа бүтээгдэхүүн маань анх 14 онд орохдоо англи кодгоор орцсон нэг тийм хүндрэл байдаг. Өөрөөр хэлбэл талх өөрөө дэлгүр болгон дээр өөр кодоор бүртгэгдсэн ийм байдалтай байдаг. За энийг бид нар гайл татврын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтраад ингээд англиг машин сургалтын аргаар англих энэ арга руу шилжүүлээд нэг 87% оновчлолтой явж байгаа. За эндээс бид нар одоо чанарын шаардлага хангасан зарим бүтээгдэхүүнүүдийг шууд хэрэглээний үндэсний индекс дээр одоо оруулахаар ингээд судлаад ажиллаж байгаа. Гэхдээ энэ маань бас яг бодит бидний зах худалдааны төв дээр ажиллаж байгаа ажилтнуудаас нөгөө хөнгөлөлтийн үн гээд жоохон зөрүүтэй мэдээлэлүүд гаргааддаг юм асуудал байдаг. За байгаль орчны статистик мэдээллийн хувьд бол байгаль орчин эдийн засгийн системийн данс гэдэг байдаг. Энэ дээр бол бид нэр ингээд энэ талаар ус ашиглалт, байгалийн нөөц ашиглалт гэдэг энэ дансуудыг бол байгуулад мэдээлэл явж байгаа. За энэ ажил дээр бол бид нөгөө чиглэлийн яам байгаль орчны яамтай бол илүү хамтарч ажиллах шаардлагатай байна. Бизнес эрхлэгчдэд мэдээлэл хиймэл оюун ухаан ашиглаж
ашиглуулах тал дээр юу гэж хэлсэн шүү дээ. Дөрвөн авирын микрофоныг нэй. За бизнес эрхлэгчдэд мэдээлэл бид нар илүү ашиглуулах зорилгоор бол одоо өмнө нь бол бид нар зөвхөн одоо аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл одоо төвөр судалгааны аргаар бүрдүүлдэг байсан. Одоо бид нар эхний салбаруудаас эхлээд тухайн мэдээлэл өгсөн аж ахуйн нэгжүүдтэй эргээд тухайн салбарт нь одоо хичнээн аж ахуйн нэгж юу болж байгаа, нийт дундаж борлуулалтын дархалт, за ашигын маржин, ажилчдын тоо гэдэг ийм мэдээллүүдийг эргэж олгодог нэг тийм тайлангийн систем бол хөгжүүлчихэд байгаа. За бидний гол одоо зорилго төрөө бас нөгөө үгэн танилцуулга дээр дурдсан. Ер нь энэ нөгөө аж ахуйн нэгжийн тооллого гэдэг олон улстай бол эдийн засгийн тооллого гэж явдаг. Өөрөөр хэлбэл салбараар аж ахуйн нэгжийн төвшөнд засаг захиргааны хамгийн бага нэгжийн төвшөнд бол одоо татвар, за бусад одоо нийгмийн даатгал гэдэг аж ахуйн нэгжтэй холбоотой бүх өгөгдлүүдийг нэгтгээд тэгээ гаргаж боловсруулах юм мэдээлэл байгаа. За энийг бид нэр одоо энэ удаагийн тооллого одоо яг аж ахуйн нэгжийн тооллого явуулж байна. Эргээд энийг одоо бид нэр аж ахуйн нэгжүүдээр илүү хялбар байдлаар хүргэх дээр одоо анхаарч ажиллана. За энийг бол одоо хүргэх нэг шийдэл нь бол энэ хиймэл оюун суурилсан чатботыг илүү задгаа өгдөл дээр ажиллах чадвартайгаар одоо хөгжүүлэх гэж харж байгаа. Ягаад гэвэл манай 12-12-ийн хэрэглэгчд маань яг ихтэй сургууль, за судалгаа хийдэг төрийн байгууллагуудын байнга ашиглалтын хэрэглэгчдэр бол илүү хялбар буюу одоо давуу байдалтай байдаг. За анх удаа орж байгаа хэрэглэгчдэр мэдээлэл хайх жоохон хүндрэлтэй байдаг. Энийг бол шийдэх гол гарц нь бол энэ хиймэл оюун суурилсан статистик мэдээлэл олгох юм чатбот, репорт одоо гаргах юм систем гэж бид нар бол ойлгож байгаа. За гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа.